Сайн уу манайхаа? Сайхан юу байна та? Би нэг сонин нэвтрүүлэг үздэгээр үзэж агаад та хэдэд маань сонирхолтой байж магадгүй гэсэн нэг нэвтрүүлгийг ярахаар болоод чирээд аваад ирлээ. Өмнө хэдүүлээ эхнэрүүд нь ээжүүд нь солигддог нэвтрүүлгийг хит хитэн ангийг ярьсан штэ. Тэгээд энэ удаа бол Мангар Баяалын хүүхэд орлого багтай. Ер нь бол тухайн улсынхаа жишгээр ядуудаа тооцогдох айлд очиж байгаа талаар гардаг нэвтрүүлгийг ярих гэж байна. Obviously, she looks rich. He never had anybody say no to him. This is worth about 8,000. Terrible, aren't I? They'll learn what life is like. Энэ нэвтрүүлэгт оролцсон Баян айлын хүүхдүүд бол ёстой үнэхээр л амар баян. Нэг нь бүр ингээ хувцсандаа л гэхэд сард дунджаар 26-аас 27 сая орчим төгрөг зарцуулдаг гэж байгаа зав. Ингээ Монгол мөнгөөр тооцохоор тэгэхээр л бүр ингээд яг хэр баян бэ гэдг нь ойлгомжтой байгаа байх. За тэгээ олон юм нуршаад авахгүй энэ анги руугаа орцгоё. Энэ хүүг Рени гэдэг Дубайд амьдардаг 20 настай хүүгийн эцэг гэхийн хувьд ээж нь Орос, аав нь Сир хүн. Дубайд өөрсдийн бизнесээ эрхэлдэг. Бизнес нь ч гэсэндээ чамгүй амжилттай яваа саятан хүмүүс байгаа. Ер нь бол энэ их хөрөнгөө эцэг гэхээсээ өвүүлж авсан биш харин ээж аав нь өөрсдөө хөдөлмөрлөөд өөрсдийн хүчээр баяжсан ийм нэгэн гэр бүл байгаамаа. Баян гэр бүл учраас мэдээж хүүгийн хувийн үнэтэй сургуульд сургадаг. Хүүгийнхаа боловсрал гэхэд 85,000 фунт стерлинг зарцуулсан гэж байгаа. Энэ ойролцоогоор Монгол мөнгөөр бол 450 сая орчим төгрөг. Тэгэл хүүгийн мэд хойр дотны хүмүүс нь бол бас нэлийн баян мөнгөтэй. Яг л өөртөө адилхан мөнгөө бол амар их өөрж цацдаг. Яг тийм хүмүүс байгаа. Хүүд гэрийнхнээ сар болгон юм тогтсон мөнгө өгдөггүй харин аавынх нь банкны картыг өгсөн. Тэгэхээр хүү бол ааваасаа би юм ашигламаар байна. Та хэдэн төгрөг өгөөч гэж бол гуйж үзээгүй. Хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ аавынхаа картыг уншуулаад хамаг юма хийчдэг. Тэгээ орой болгон гадуур хоолно. Очдог стейкнийх нь газар нь бол бүр аим шиг үнэтэй. Энэ ресторанд нэг хоол захиалахад 50 фунтээс эхэлдэг. Хэрвээ арай үнэтэй том стейк сонгвол 120 фунт энэ төр болдог гэж байгаа байхгүй юу. Тэрийг нь тэгээ Монгол мөнгөөр хэд болох нь вэ гэд хайсан чинь за 260,000 төгрөгөөс 650,000 төгрөгийн хооронд байгаа. Ганцхан өдрийн орой хоол штэ бүр хувцсны тухайд бол бүр ярих юмгүй дандаа хитэн саяар тоологдох үнтэй юм лагшри хувцснууд өмсдөг. Тэгэл тэр болгоныгоо танилцуулаад энэ ийм брендийнх энэ ингэдэг энийг тэр үед тэгж авч өгч ирсэн гэл. Тэгэл одоо нэрэл эцэг гэх юм буян бол бас байна. Мань хүнийг удаа дэлгүүрт ингээд ажиллаж үзсэн гинэ. Гэхдээ мэдээж мөнгө олохын тулд биш, туршлага хуримтлуулахын тулд гэж ярьж байгаа. Тэгснэ ингэдэг зам. Би тэр үед ингээд цагийн 7 фунтын цалин авснаа. Энэ нь яг миний гутлын тосны мөнгөнд ч хүрэхгүй байсан гэж. Гэтэ энийг ол юу гэдэг амар юм баярхаад ч юм уу муухай ярьдаггүй. Зүгээр л энэ юм байсан, тэр тийм байсан, яг тэр тэрүүнтэй адилхан байсан гэд айгүй тийм даруй хөнгөөр ярьдаг. Гэхдээ нэрэл ингээ яг бодохоор анханасаа баян айлд өсөөд төрөөд яг мэддэг бүх ингээд ойр дотных нь хүмүүс баян хүмүүс учраас одоо яг бас л ингэж ярих байх таа гэж бодсон. Ямар ч тийм айхтар тансаг амьдралтай залуу өнөөдөр бүх юмаа орхиод Лондонгийн өмнөд хэсэгт амьдардаг 5 хүүхэдтэй айл руу явж байгаа. Түүний очих айлын эзнийг Магнус болон Лиза гэдэг эднийх нэгээр улсаас Англид ирж амьдарч байгаа. Мэдээж одоо амьдралаа дээшлүүлэх сайхан амьдрахын төлөө цагаачлж ирсэн хүмүүс байгаа байхгүй юу? Анх Англид ирэхдээ тэднийх одоо Англиг энэ бол Divagin гэж бүр төсөөлж ирсэн байгаа. Ингээ хүүхдүүдтэй танилццгаая. Джесси 10 настай, Давид 8 настай, Эксел 7 настай бол Мишель охин 5 настай. Ингээ хамгийн бага охин нь 1 нас 8 сартай Treasure. Эхнэр нөхөр хоёр бол хоёулаа бага орлоготой. Магнус асрагчийн цагийн ажил хийдэг. Тэгээ сардаа дунджаар Монгол мөнгөөр бол нэг 2-оос 3 сая төгрөг олдог. Яг нь энэ нь ингээ Монголд бол дундаж боломжийн ч гэсэндээ яг тэндээ бол нэлээд багтаа орж байгаа байхгүй юу. Тэгээ үргэлж цагийн ажил хийхгүй тулд ажлынхаа хажуугаар төмөр замын инженер болохоор ийм сургууль сурж байгаа. Коллежид гэх юм уу. Харин Лиза бол 5 хүүхдээ өсөхийн зэрэгцээ гэрийн бүх ажлаа амжуулдаг. Ер нь бол айл болоход хоёулаа хүүхдүүдийн төлөө маш их хөдөлмөрлөж хичээж байгаа нэг юм айл байгаа. Хэдийн орлого багтай ч мөнгөө хамгийн түрүүнд хүүхдүүдийн боловсролд зарцуулдаг. Сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлж онлайн сургалтын үйлчилгээ аваад хүүхдүүдтэй компьютер ашиглуулж хичээлээс нь бас хоцроохгүй тал дээр маш их хичээдэг. Мөн хоёр хүүгээ хөл бөмбөгийн дугууланд бас явуулт юм байлээ. Тэгээ үүндээ сар бүр хэдэн зуун фунт зарцуулдаг ч гэсэндээ яг тэр мөнгийг гаргахын тулд Магнус Лиза хоёр өөрсдийнхөө өглөөний цаг алгасаад өглөөний цайнаас хэмнсэн мөнгөө хүүхдүүдийнхаа
одоо боловсролд зарцуулдаг ийм хүмүүс байгаа байхгүй юу? Өөрсдөө хэдий өсөжсэн ч гэсэндээ хүүхдүүд нь хараа идэх ёстой гэд хүүхдүүдтэй бүхнээ зориулдаг. Ер нь маш хариуцлагатай, хичээл зүтгэлтэй эцэг эх байгаамаа. Бас гэр бүлийн гишүүд хоорондоо нийлэн халуун дотн харилцаатай юм шиг санагцсан. Нөгөө талд Рэни очих айл руугаа явах гээд юмаа баглаад бэлтэж байгаа нь харагддаг. Мань хүн бол ямар айлд ирж байгаагаа огт мэдэхгүй. Тэгснээ замдаа надад ингээ хувийн орон зай гарах талаар би жоохон санаа зовж ийн. Заримдаа би бол ингээ ганцаараа байх хугацаа надад их хэрэгтэй байдаг гэж ярьдаг. Гэтэл нөгөө талд юу хувийн орон зай штэ. Нэг жижигхэн байшин долуулан амьдардаг. Тэгээд Рэни нэмэгдэхээр 8 бол болох ч байгаа. Гэр бүлийн гишүүд Рэниг бол маш халуун дотн хүлээж авдаг. Рэни ч гэсэндээ тэдэнд ингээ жоохон бэлэг авчирсан байдаг. Амралтын өдөр байсан жин айлынхны хувьд бол цагийн хуваараа ягштал мөрддөг бөгөөд цагийн хуваарын дагуу бүгдээрээ ингээд хөл бөмбөгийн бэлтгэл рүүгээ явдаг. Рэни бол багасаа хөл бөмбөг тоглодог байсан болохоор хүүхдүүдтэй маш хурдан дотносож чаддаг. Тэгээ түүнд хамгийн сонир санагдсан зүйл нь хэдийн амралтын өдөр байсан ч хүүхдүүд өглөө өрт сэрсэн ч айгуу тийм сэрэг цовоо сэргэлэн байгаа нь. Мань хүн бол амралтын өдрүүдээр заримдаа 11 цаг хүртэл унтдаг байгаа байхгүй юу? Гэтэл Магнусын гэр бүлийнхэн хүүхдүүд нь өглөө 6, заримдаа өглөөний 5 цагт сэрсэн байдаг гэж байгаа. Ямар ч тач Рэни, Магнус хоёр хоорондоо өөрсдийнхөө амьдралын тухай ингээ багахан хуваалцаад амждаг. Хүүхдүүдтэйгээ хөл бөмбөг тоглож дуусны дараа гэртээ ирээд Рэни шинэхэн гэртээгээ танилцдаг. Гэтэл нойлын өрөөг нь хараад гайхал. Гэхдээ та нар ч одоо бүгдээрээ ингээд ганцхан энэ ариун цэвэр өрөөг хэрэгэлт юм уу? Өөр ингээд ариун цэвэр өрөө байхгүй юу гэл. Тэгсэн чинь Рэнигийн гэр нь өөрөө 6 ариун цэвэр өрөөтэй заяа. Бас л бүр амар эсрэг тэсрэг хүмүүс байгаа. Тэгснээ аав нь хүүхдүүдтэйгээ юм ярьж яснаа нэрээ Рэник 6 ариун цэвэр өрөөтэй гэсэн штэ гэл. Эд нарын ийм хүүхдүүдтэйгээ харилцаа хоорондоо бүр амар хөөрхөн за. Им заримдаа найзуудтайгаа хоорондоо ярьж байгаа юм шиг. Гэрийн эзэгтэй Лиса оройны хоолоо бэлдээд байж хахад Рэни туслахаар очдог. За тэгээд Рэни сонгоо ирчээд Лиза хоолоо хуураад энэ хоёр бас наан цаана гэд хөрхэн яриа өрнүүлээд амжнаа. Тэгээ хэрхэн яаж хоолдог талаар ярьж байгаад Рэни нэг стейкэнд л ойролцоогоор 50 фунт зарцуулдаг болохыг сонсоод Лиза бүр шок. Тэгээд нилээн ээлтгээр Рэнид тэр мөнгөөр манай гэр бүл бүтэн 7 хоног хоолддог гэд. Тэгсэн чинь Рэнигийн хувьд ганцхан орой хоолны үнэ нь бүхэл бүтэн нэг айлын хувьд 7 хоногийн хүнс гэхээр бас л. Тэгээ Лиза үргэлжлүүлээд манай гэр бүл өдөрт 2 удаа хоолдог. Өглөө нь зөвхөн хүүхдүүдэд хоолдгоо. Тэгэд бид хоёр бол өглөөний цагаа иддгүү. Яагаад гэвэл тэр мөнгөө хүүхдүүдтэй зориулдаг гэж. Рэни энэ мөчөд нилээн л их бодож ах шиг байгаа. Мань хүн ч өглөө болгон кофе шоп ороод кофе аавн, панини аавн эсвэл нэг заавал өглөө болох юм кофе шопт мөнгө өрдөг төрлийн хүн байгаа байхгүй юу? За тэгээ ер нь бол Рэни өөрөө ирэхгүй би ийм амьдралаар амьдарч чадна гэж бодохгүй байна гэдгээ дараа нь ярьдаг. Гэхдээ нэг тийм басамжилсан ч юм уу муухан өнцгөр биш зүгээр л маш гайхсан юм уу нэг тийм эргцүүлсэн байдалтай гэх юм уу? Удалгүй орой бол бэлэн болно. Энд хоол идэгдэг нь бас Рэнид нэлээд цоо шин туршлага болтолно. Тэгээ яасан бэ гэхээр эдний тийм хоолны ширээ байдаггүй. Бүгдээрээ орон дээрээ суугаад өвдгөн дээрээ хоолоо тавиад иддэг. Бас болоогүй эднийх ер нь байгаа бүх зүйлдээ их талархалтай ханддаг юм шиг байгаа. Хоолоо идэхийнхаа өмнө хүртэл ингээд талархаж залбирдаг. Ямар ч тач Рэнид хоол бол нэлээд таалагцсан юм шиг байгаа. Амар амтрахын идээд би нэг гэртээ очиод хийж үзнэ гэж ярьдаг. Дээд энэ хоорондоо сурдаг сургуулийн нэтрэгээ ярьж эхэлдэг. Энэ үед тэдний боловсрол зарцуулж байгаа мөнгөний зөрүү бүр ямар их байгааг сонсоод бүгдээрээ нэлээд гайхна. Хин хинд нь л ер нь шокны байдалтай байгаа байхгүй юу? Хоёр айлын хүүхдүүд хоёулаа боловсрол эзэмшихийг маш их хүсдэгч ерөөс адилхан боломж байхгүй. Боломж нь яг тэнгэр газар шиг өөр өөр. Рэни энэ бүхнээ сонсох тусам өөрийнхөө амьдралыг өмнөхөөс өөр өнцгөр харж эхэлдэг. Өмнө нь өөрт нь байгаа зүйлээ угаасаа л энэ байх ёстой гэж боддог байсан хандлага нь харах өнцгөө нь энэ удаа бас баг багаар өөрчлөгдөж эхэлж байгаа. Орой хоолны дараагийн дүр зураг ч гэсэн энд тис өөр. Хүүхдүүд зураг тасаагаад хүмбэр уцаа авахын оронд бүгдээрээ хамтдаа хоололдог. Шалан дээр үсэг эвлүүлэх тоглоом гаргаж ирээд хин хамгийн олон үг бүтээх вэ гэдгээрээ бас өрсөлдөөд. Тэгээ эхэндээ Рэни энгийн тоглоом байх гэж боддогч хүүхдүүд үнэхээр чин сэтгэлээсээ оролцоод нэг нэгэндээ туслаа зөв үг олвол бүгдээрээ баярлаа далгаа ташаад одоо сэтгэлийг нэлээд хөдөлгөж чаддаг. Тэгээ Мишель дүүн ингээд нэг үгэн дээр айгүй гацсан жахнар нь шууд дүүдэд туслал. Ерөөсөө тэр өрсөлдөөн дунд бие биенээ дэмждэг нь амар хөөрхөн. Тэгээд Рэни Магнуст танаа хүүхдүүд хичээлдээ үнэхээр дуртай маа гэсэн чинь Магнус инээмсэглээд бидэнд үлдээх тийм хөрөнгө мөнгө гэж байхгүй харин
боловсрал бол хүүхдүүдтэй өгч чадах хамгийн том өв гэж хариулдаг. Тэгээ болоогүй боловсрал үнгүй байдагт ямар их талархах, боловсрал үнгүй байлгадаг хууль нь ямар өөрөө сайн хууль гэдгийг бас дахин онцолдог. Ер нь бол Ренигийн ганцхан жилийн сургалтын төлбөр энэ айлын олон жилийн орлоготой дүүцэх хэмжээний мөнгө штэ. Гэхдээ Магнус бол энд огтонч тийм атаарах тийм үү, тиймэрхүү муухай онцгой үйлдэл үзүүлдэггүй. Харин ч эцэг их чинь чиний боловсролд ингэж хөрөнгө оруулж байгаа нь үнэхээр сайхан эргээ гэж чин сэтгэлээсээ хэлдэг. Рени ч бас анх удаа аав ээжийнх нь өөрт нь хийсэн бүхнийг шал өөр өнцгөөс харж эхэлдэг. Орой болж хүүхдүүд унтах цаг болно. Энэ айлд унтахын өмнө ч гэсэн догцсон дэг журамтай. Юу гэхээр бүгдээрээ хамтдаа богинохон залбираад дууд уулсны дараа нэг нэгэндээ сайхан амраарай гэж хэлээд өрөөрөөгөө ортог. Рени орондоо хөвтөд өнөөдрийн болсон бүх зүйлийг эргцүүлэн бодоод өөрийн мэдрэмжээсээ ингэж хуваалцаж байгаа. 5 хүүхдийг ийм бага мөнгөөр өсгөнө гэдэг бол бүр үнэхээр гайхалтай. Бас энэ гэр бүлд мөнгө багч гэсэндээ аз жаргал бол дутагдаад байгаа юм бол алхаа гэж. Рени энд ирснээс хойш анх удаа мөнгийг биш хүмүүсийг нь харж эхэлсэн мөчөө бол яг энэ байдаг. Маргааш өглөө нь болж байгаа. Гэхдээ Ренигийн хувьд бол бараг шүн дунд. Энэ аль хэдийн босцсон байдаг. Ренигийн хувьд нэм гаргийн өглөө гэдэг хөвчлэн баарнаас гараад гэртээ харж явах цаг нь байдаг гэж байгаа байхгүй юу. Гэтэл энд хүүхдүүд аль хэдийн босоод хувцас өмсөөд ээж автаагаа хамт бүтээсээ өдрийн цуглаан буюу сүмдээ явахаар бэлтжийдэг. Рени нүдээ арай хийж нээгээд галтгоороо орсон жилизаа ингээ инээгээд Ренийг өөрт нь туслахыг хүсэж байгаа. Ер нь бол Ренигээр хүүхдүүдийн хувцсыг эндүүдүүлэхэд туслуулдаг. Тэгээ гэтэл мань хүн өмнө бараг ингээд өөрөө эндүү барьж үзээгүй хувцснуудаа зүгээр л хийн цэвэрлэгэнд өчтдөг байсан байгаа байхгүй юу? За тэгээд гарахтаа бэлтгэхэд ариун цэвэр рүү орох гэсэн чинь бөөн оочор өглөө 8 хүн зэрэг бэлтэж байгаа штэ. Тэгэхээр аргагүй дөө. Ийхүү тэдэр ингээ бөөндөө сүмдээ явхаар автобусны буудлын руу алхаад автобусандаа суудаг. Замдаа Ренигийн анзаарсан нэг зүйл нь хүүхдүүд бүгд сэргэлэн цаваа харагдчихсэн ч гэсэндээ Магнус Лиза хоёр өглөөний цайгаа бол ерөөсөө уугаагүй. Өчигдөр оройн Лиза ингээд бид нар бол хүүхдүүдийнхаа боловсролын төлөө бид хоёр өглөөний цагаа алгасдаг гэж ярьсан шүү дээ. Гэхдээ энийг бол магадгүй Рени нэг сайн арайч дээч гэх юм уу эсвэл амар сайн итгэж чадаагүй юм шиг байгаа. Тэгэд хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь хосууд бол өлсөж байгаагаа огт ил гаргадгүй инээгээл хүүхдүүдтэйгээ тоглоод энгийн нэг өдөр шиг л бүх зүйлээ хийсээр л байдаг. Ингээд удалгүй эдгээр сүмдээ ирж байгаа. Рени өмнө нь ийм мөргөлд оролцож үзээгүй учраас нэлээд гайхал бүр ингээд зог тусаад заяа. Тэг хүмүүс бол тэнд дуулаад бүжиглээл алга ташаал. Рени бол эхэндээ юу болоод байгааг ойлгохгүй бүр ингээд таг гацсан. Ямар ч тач хэсэг хугацааны дараа энэ газраас нэг тийм халуун дулаан уур амьсгал мэдэрсэн тухайга ярьдаг. Магнус буцах замдаа төрөвчнээсээ 7 фунт гаргаж ирээд Ренигийн гарт татгуулдаг заяа. Тэгээд за энэ мөнгөөр чи өнөөдөр идэх хоол хүнсээ авнаа гэсэн чинь Рени өөрт нь өгч ин гэж бодоод зүгээр гэсэн чинь үгүй энэ бол ингээд зөвхөн чиний хоол хүнсний тухай биш. Энэ мөнгөөр чи манай гэр бүлийг хооллох буюу 8 хүний хоолыг бэлтнэ гэд хэлдэг. Тэгээ Ренигийн хувьд бол бүр ингээд шок. Бараг боломжгүй юм шиг байгаа штэ. Өөрөө ганцаараа ресторан орохдоо л хэтгийг үрдэг хүн билээ. Тэгтэл энэ мөнгө нь Ренигийн бараг ингээ копины мөнгө юм хайши. Тэгэд энэ боломжгүй мэт даалгавар Ренид бол мөнгөний үн цэнийг урд өмнөхөөсөө илүү ойлгуулах эхлэл болж байгаа. Тэгээ ердөө 7 фунт энэ мөнгөөр 8 хүнийг хооллох ёстой. За тэгэл ёстой жихэн тоо бодож байгаа юм жаа. Гэхдээ энэ мөнгөөр яг тооцвол амар их юм авах боломжтой байсан байгаа байхгүй юу? Тэгээ хоол ихэд хэрэгтэй бүх материалаа үнийг нь харж агаад ингээл тавиал заастай энэ арай үнэтэй байна. Арай хямдхны ноол хийгээл. Тэгээд нэг бөө юм болдог. Тэгээ касн дээр очих хүртлээ авсан юмнуудаа бодвол хит тооцож үзэл. За энэгээр ийм хоол хийн. Хоол ихэд ийм материал хэрэгтэй. За энэ хэд байсан гээл нэмж үзэл. Мөнгнөөс нь илүү гарчих байдэ гэж бодоод айгаад. Тэгээд хит тоосны эцэст касн дээр очиж бодуулсан чинь 8 фунт 58 пенс болдог. Өөрөөр хэлбэл төрөвчөнд нь 42 пенс үлдсэн байгаа. Рени ингээд санаа алдал. Йоо чадчихлаа гэл өөрөө ирэхгүй. Тэгээ энэ жижигхэн ялалт түүнд ингээд бол асар том зүйл мэт санагдаж байгаа шүү дээ. Өмнө нь ингээд мөнгөө төлөвлөөд 1 фунтын үн цэн ч гэсэн ямар байдгийг ерөөсөө нэг ч удаа бодож үзээгүй. Гэтэ энэ удаа бол бүхний үн цэнийг бодоод ингээд худалдаа авалт хийж байгаа. Өчтөр хүртэл 50 фунтын стейк энгийн юм шиг санагдсан залууд өнөөдөр 7 фунт үн цэнийг бол амар сайн мэдрүүлж чадж байгаа. Тэгээ гэртээ ирсэн чинь хүүхдүүд аль хэдийн гадаа тоглож байдаг. Чи юу авчирсан гэл гүүгээд ирсэн чинь Рени ингээл жоохон хичээл паста, песто, бяцлаг тэгээ жоохон салаад гэл.
Тэгээ үнэндээ өөрийн хийж чад хамгийн сайныг л хийсэн гэж мань хүн бодож байгаа. Тэгээд гэр бүлийн өмнө хангалттай хэсэгтээ эргэлзээл, санаа зовоо, сандраал. Тэгээд хүүхдүүдтэй хашаанд жоохон хөл бөмбөг тоглож байгаад удахгүй гал тогоонд ороод анх удаа 8 хүний хоол хийхээр ханцуу шамалдаг. Хамгийн түрүүнд тогоондоо ус хийж буцалгаад худалдаж авсан 2 удаа пастагаа хийж байгаа. Тэгээд сонгоноо харч хэрчээд пестогоо бэлдээд хүүхдүүд бол энэ үед гадаа хөл бөмбөг тоглосоор л байж байгаа. Тэгснэ амар хөөрхөн ингээл энэ Рене ямар хоол хийж байгаа бол юу хийж байгаа бол гэ хоорондоо ярьж байгааг энэ Рене санаандаа сонсчдаг байхгүй юу. Тэгэл бүр сандраал. Үннийг хэлэхэд би өөрөө байсан бол яг ийм хоолнд нэх баярлахгүй. Тэгэхээр хүүхдүүд яаж хүлээж авах болоо гэд. Тэгээ хоолоо ямар ч бэлэн болгодог. Рене тавгнуудаа пастагаа хуваач хийгээд хажууд нь жоохон салаад тавиад тэг гэр бүлийнхнийг дуудаад хамтдаа хоолоо иддэг. За өнөөдрийн тогооч ямар хоол хийсэн бол тоо гэлтгсэн чи Рене жоохон хичээл песта соустай паста гэд. Тэгээ жоохон салаад нэмсэн. Тэг энийгээ бүр ингээл амар санаа зовсон өнгөөр хийж байгаа юм заяа. Тэгээд би бүгдийн 7 фунтээс бага мөнгөөр авахыг хичээсэн гэсэн чинь Магнус инээгээд чи тэгээд нийт хэдэн төгрөг зарцуулсан гэсэн чинь Рене төрөвчнээсээ үлдсэн мөнгөө гаргаад 6 фунт 58 пенс надад 42 пенс үлдсэн гэдэг. Тэг үүнийг сонсон Магнус толгой тохиод "Хүүе чи өстө сайн байсан биз дээ" гэдгсэн чи Рене гайхаад өөрийгөө л ингээд айгу бүтлгүй байсан л гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгсэн чи Магнус "Чи өнөөдөр мөнгөний үн цэнийг ойлгож эхэлсэн байна штэ. Чамд бүр ингээд мөнгө хүртэл үлдсэн байна. Энэ бол амар сайн" гэд одоо урамшуулдаг. Тэгээ хүүхдүүд хоолоо амсаж игсэн чи Рене бүр ингээл сандраал хүүхдүүдийн царайг хараад тэгээ таалагдсан бол яах юм бол гэл сандраад байгаа байхгүй. Хамгийн түрүүнд Лиза амсаж үзээд "Өө амттай" гэдгсэн чи Рене итгээгүй үнэн үү гэл Лиза тийм амар гоё амттай болсон байна гэд. Тэгэд нэмээд бид нар ингээ өдөр бүр ингэж төсвөө тооцож амьдардаг. Харин чи ганцхан өдөр энэ бүхнийг ойлгож эхэлсэн байна гэд айгүй сайн магтдаг. Тэгээ тэр үед Рене ч гэсэндээ нүдэнд нь ингээл нулимс зээлгнэл. Ингээ мань хүн бол 2 өдрийн дотор өөрийнхөө өмнөх амьдралыг тэр ингээд өөрөөр харж эхэлсэн байгаа байхгүй юу. Гоо явах цаг болж байгаа. Рене чемдана бэлдээд бүх хүүхдүүдтэй нэг нэгээр нь тэрвэрлдээд 2 хоногийн өмнө танихгүй байсан хүмүүс ч одоо бүр ингээд яг гэр бүлийн хүмүүс шиг дотн олцсон. Тэгээ явахынхаа өмнө мань хүн жижигхэн хайрцаг гаргаж ирдэг. Тэгээ Магнус Лиза хоёр болохоор ихэндээ шоколадын бахтаа гэж бодсон ч дотор нь гитар байдаг. За тэгээ түүнээс гадна хүүхдүүдэд зориулсан 12 удаагийн хөгжмийн хичээлийн эрх авч өгсөн байгаа. Рене хүүхдүүдийг үргэлж боловсрал дуртай байдгийг ингээ харсан болохоор шинэ ур чадвар эзэмших боломж бэлгэлхийг хүссэн гинэ. Тэгээ хүүхдүүд баярлаа л бүр ингээл амар баярлаад байгаа байхгүй. Баярлаа гэдгээ зэрэг хэлээл Лиза бүр сэтгэлнээ хөдлөөд бид өөрсдөө ч ийм зүйл авч өгч чадахгүй байсан. Гэтэ энэ бол бүр ингээд маш үн цэнтэй бэлэг байна гэд. Магнус ч гэсэн дээр Ренегийн мөрөн дээр ингээд гараа тавиал. Чи зөвхөн манай гэрээс юм сураад яваагүй бас бидэнд сайхан турсамж үлдээлээ гэд. Тэгээ Рене ч гэсэн инээмсэглээд энэ 2 өдөр миний амьдралд маш том сургамж боллоо. Та нартай баярлаа гэд хүүхдүүдтэй салгын ус хийдэг. Тэгээд энэ Рене бол өмнөх Ренегээс ингээд шал ондоо байсан гэж байгаа байхгүй юу? 2 хоногийн дотор мөнгөөр авч болдоггүй олон зүйл байдаг гэдгийг сурсан. Өглөөний цагаа алгасдагч хүүхдүүдээсээ одоо хүүхдүүдийнхээ мөрөөдлөөс татгалцдаггүй эцэг байдаг гэдгийг ойлгосон. Нэг угаалтураар одоо нэг угаалгын өрөөнд долуулаа ээлжилж инээд хөөртэйгээр ашиглаад амьдарч болдог гэдгийг ойлгосон. Аз жаргал мөнгөөр хэмжигддэггүй гэдгийг хамгийн гол нь. Хүүхдүүд нь ч гэсэн Ренег явуулахдаа бүр ингээл амар уйлал заяа. Бүр ингээд айгүй хурдан тасцсан. Ямар ч тач энэ бол нэг тийм хөөхөн гэгээхэн нэвтрүүлэг байсан. Тэгэд та хэд маань нэрээ аль нэвтрүүлгийг илүү сонсохыг хүсэж байна? Хүүхдээ хүмүүжүүлсэн одоо тийм хүүхэд хүмүүжлийн нэвтрүүлэг байсан уу? Эсвэл ээжүүд хоорондоо солилцдог нэвтрүүлэг байсан уу? Хамгийн аюултай эксийн тухай нэвтрүүлэг үү? Надад хэлээрэй. Тэгээ би бас дараагийн нэвтрүүлгээ бэлтгэхдээ айгу бодоод тэгээ та нарын хэлсэн саналын дагуу бас бэлтгийг хүсэж байна. Тэгээ энэ хүртэл байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ сувг нь таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe заавал дараарай. Дараагийн дугаар хүртэл баяртай.